Өнөөдрийн энэ симпозиумын хувьд болохоор чухал сэдвийн хүрээнд оролцож байна. Тэгээд энэ нь болохоор ажил олгогчдын зүгээс юм уу эсвэл төсөл хөтөлбөрийг удирдагчийн зүгээс болохоор өөрөө өгөөчтэй гэж тооцож байна. Бид болохоор энэ дээр яг гэхээр ирээдүйн одоо юу гэдгийг ухаалаг хөдөө аж ахуйн салбарт болохоор ямар одоо хэрхэн одоо яг гэдэг мэрэгчлэнүүдийг одоо захиалгаар одоо бэлтгэж авах вэ гэдэг талаас нь болохоор илүү болохоор оролцоотой ингээд явж байна. Тэгээд бид энэ төслийг болохоор хэрэгжүүлээд 6 жил болж байна. 6 дахь жилийн үндсэн дээрээс бид технологиг одоо хосолсон хэлбэрээр хэмээл дагуул дээрээс нь одоо интернетийн эд зүйлс, GPS удирдлагууд, хяналтын систем, дээрээс нь болохоор ухаалаг одоо хөдөө аж ахуйн одоо техникүүд, дагалдах техникүүдийг болохоор хэрхэн одоо юу гэдгийг тохируулах хийж ажиллах чадвартай хүний нөөцийг одоо юу гэдгийг бэлтгэх вэ? Тэнд одоо ямар ур чадвар одоо хэрэгтэй вэ гэдэг талаас нь болохоор оролцлоо.